За энэ өдрийн мэнд хүргье. За 2026 оны улсын төсвийн төсөлд инфляцийг 6% байхаар тооцсон байгаа. За өнөөдрийн байдлаар бол одоо Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үн 18.2%-аар за хүнсний бүлгийн үн 7.4%, хүнсний бус бүлгийн үн 10.1%-аар өссөн байна. За одоогийн байдлаар 330 сумаас 220 сум нь бол гантай, ургац тааруу, малын таргаг твэрэг сайнгүй байгаа гэж үзэж байгаа. За тэгээд дээр нь өнөөдөр статистикийн газраас гаргасан мэдээгээр 25 оны 9 сарын байдлаар өхрийн ястай мах 19,920, цул мах 23,900, 1 кг төмс 2,614, алтан тарианд савлсан гурил 3,400 талхны үн ч гэсэн өссөн байна. Тэгэхээр энэ олон өсөлтүүдийг тооцож үзсэн үү? Энийгээ 6% барьж чадах уу? 26 оны 1 сараас эхлээд дулааны тариф одоо 73, айл өрхийн дулаан бол 100%, халуун үүдэн бохирын ус бүгд нэмэгдэж байгаа. Эднэрээ тооцсон уу? Дээр нэмэгдээд валютын аншны өдөр ирэх тусам өсөж байгаа энийгээ тооцож үзсэн үү гэж нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт нь сая ерөнхий сайд бас хэлсэн. Энэ тэтгэвэр нэмэхтэй холбоотой асуудал дээр тэтгэврийг бага хэмжээний тэтгэвэртэй хүмүүст илүү нэмээд өндөр тэтгэвэртэй хүмүүст бага хэмжээгээр нэмье гэж. Гэхдээ энэ чинь тэтгэвэр шүү дээ. Тэтгэвэр тэр хүмүүс өөрсдөө цагтаа ажилласан мөнгөө хураалгаад ямар ч хүүгүүгээр хадгалуулаад сүүлд нь өөрөө авах болохоор сар болгон хүүтүүлж зээлж авдаг. Энэ мөнгөндөө ингээд эргээгээд одоо тэр өндөр төлсөн хүн нь хохироод байж болох ийм шудраг ус байх юм уу? Энд чинь хүн төлсөн мөнгөө л авах гэж байгаа. Тэгэхээр нэмбэл бүгдийг нь нэмэх ёстой. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бол 10% нэмэх гэсэн санал оруулсан гэж Ав Беккер сайдыг ойлгож байгаа. Тэгэхээр энэ сайд санал оруулсан уу? Эсвэл энэ санал ороод 6% болсон юм уу? Энэ эсвэл тэр одоо ерөнхий сайдын энэ дээр сангийн сайд хариулаад өгөөч. Энэ намын сонгуультай холбоотой сувталчилгаа яваад байгаа юм уу? Эн чи ийм байж болохгүй шүү дээ. Эсвэл энэ засгийн яг бодлого юм уу? Энэ дээр сангийн сайдаас бүр тодорхой асуумаар байна. За 1 минутаа нэмээд авчи. За тэгээд тэтгэр тэтгэмжийн асуудал ярьсантай холбогдуулаад Монгол улсад байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ талаар бас ярихгүй болохгүй. Нийгмийн халамжийн сангийн 73.6% нь хүүхдийн мөнгө цалинтай ээж жирэмсэн одон ихэр насны ишиг гэд явдаг. Ерөөсө 26.4% нь нийгмийн халамжийн зориулалтад бүлэгт зориулагдаж ирсэн. Тэгээд одоо өнөөдрийн байдлаар эн чинь 6% нэмээд халамжийн тэтгэврийн хэмжээ 397,500 болно. За хүн дэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асарж байгаа одоо эцэг эхийн мөнгө 471,000 болно. Асаргааны тэтгэмж 302,600 болж байна. Ингэхлээр чи энэ мөнгөөр одоо энэ их өсөж байгаа инфляцийн үед амьдрч чадах уу? Энэ дээр анхаарч болдгоо юм уу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэ тэтгэвэр тэтгэмжийн асуудал бол маш хүнд байгаа шүү дээ. Өвчтөй, эм тариа хэрэгэлдэг, ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй, тэгсэн хэрнээсээ тэтгэврийн хэмжээнээс дахин бага юм мөнгөөр яаж амьдрах юм бэ? За тэгээд бас энэ бидний санал болгоод оруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай 30 тэрбумын тусгуулах санал. За төсөвдөр мэдээж одоо тодорхой хариултууд явах байх гэж байна. За эхлээд учрал сайд хариулт өгье. За мэдээж макро эдийн засгийн доктортой байдлыг сайжруулж, за иргэдийн энэ бодит орлогыг хамгаалахад бол инфляцийг бид нар бол зайлшгүй бууруулах шаардлага бол үүсэж байгаа. Тэгэхээр үндэсний статистикийн хороо бол 8 дугаар сард инфляцийг яг зарладаг. За тэгэхээр 8 дугаар сард бол инфляц улсын хэмжээнд 8.8% байна гэдэг тооцоог статистикийн хороо өөрсдийн батлагдсан аргачлалыгаа дагуу нөгөө ерөнхий үнийн өсөлтийг гаргасан. За үүнд бол нөгөө тодорхой хэд хэдэн асуудлууд бол бас нөлөөлж байгаа. За тэгээ бид нар бол макро эдийн засгийн доктортой байдлыг хангах, за инфляцийг доктортой барихад бол энэ хөдөө аж ахуйн салбарт
хэрэгжүүлэх аян хөтөлбөрүүд за эцсийн зорилт үр дүнд хүрэх ёстой учраас бол шахуу арга хэмжээнүүдийг авж байна. Хүнсний нийлүүлэлт нэмэгдэх, тээвэр логистикийн саадлаас урьдчилан сэргийлэх, нийлүүлэлтийн хомсдол үүсэхгүй байх, төв банкнаас оновчтой мөнгөний бодлогыг одоо хэрэгжүүлэх чиглэлээр бол хамтраад ажиллаад бол явж байгаа. За ингээд инфляц бол 25 оны 8 дугаар сард 8.8% хүрээд өмнөх оны мөн үеэс 2.71%-аар энэ өссөн үзүүлэлттэй байсан. Тэгээ үүнд бол мэдээж цахилгааны төлбөр за мах, хүнсний ногоо, түрээсийн зардал, суудлын автомашин гэдэг одоо бас гол нөлөө үзүүлж байгаа зүйлүүд бол байна. Хүнсний ногоо за тэгэл одоо нийтийн тээврийн үйлчилгээ гэдэг. Тэгэхээр бид нар бол нөгөө өрхийн цахилгааны тариф 24 оны 11 сарын дунд 11-р сард бол бараг дунджаар 65% өссөн. Энэ бол өөрөө шууд 1.2% өсөхөд гол нөлөөг үзүүлсэн. Автобусны үн бол 25 оны 2-р сард 1000 төгрөг болсон. Тэгээ 100% энэ өсөж байгаа үзүүлэлт бол инфляцийг 0.31% юм бол үзүүлэлттэй байгаа. Зүгээр бид нар 2026 онд бол дунджаар 7% байхаар тооцож байна. Тэгэхээр статистикийн хороо бол яг нэг юм инфляцийг хэрхэн тооцдог талаараа бол бас статистикийн хорооноос бас нэмэлт мэдээлэл бол хийх нь зүг бахаа гэж бодож байна. Тэгээд бид яг энэ инфляцийг 7% барина гэж тооцохдоо бол саяны хүнсний салбарт хэрэгжих тэр дундаа тэр хүнсний хувьсгал, атрын аян гэдэг аянуудыг тэр шинэ хоршоо бусад одоо хөдөө аж ахуйн салбарт хийж байгаа одоо бодлогын үйл ажиллагаануудыг эрчимжүүлэх зорилтыг бол тавьсан. Инфляц бол мэдээж тэр нэг хүлээл дээр удирдагдж явдаг тул инфляцийг хэд өндөрөөр төсөөлөх нь бол эх жил барааны үн өсөх эрсдэлд хүрэгдэг. Тийм учраас засгийн газрын зүгээс бол төв банкны зорилттой төвшин за инфляцийн одоо хүрээтэй мөнгөний бодлогоо нийлүүлж зорилт төвшөнд бол илүү хүргэж ажиллахаар бол ярилцаад ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол яг одоо Монгол банкнаас гаргаж байгаа интервалд бол одоо багта интервалта нийцээд ингээд явж байгаа. Тийм учраас засгийн газрын зүгээс бол яг нэг юм бодтойгоор нэг 7% хүргэнэ л гэдэг ийм зорилтыг бол тавьж байгаа. За тэгээ инфляцийг одоо яг тэр нэг хэрхэн бодох аргачлалын талаар бол нөгөө хэрэглээний одоо сагсанд байгаа бүтээгдэхүүн нөгөө сум аймаг нийслэлийн худалдаа үйлчилгээний зэгүүдээс цуглуулж байгаа нийт мэдээллүүдийг аваад л бид нар бол статистикийн хороо нөгөө инфляцийг гаргадаг. Тэгэхээр үүнийг бол бас статистикийн хороо нэмж мэдээлэл хийх баг. Тэгээ сангийн ам. За сангийн сайд болдын чухал нэмж хариулт өгье. За баясгалан шинэ асуулт нэрлэе. За тантай би 200% санал нийлж байна. Өндөр тэтгэвэр авж байгаа иргэд маань тухайн үед өндөр шимтгэл төлсөн. Өөрөөр хэлбэл тэр өндөр шимтгэлээр нь тухайн үед тухайн үеийн тэтгэвэр авагч нарт тэр их усүрээр тэтгэврийн тавьсан байдаг байхгүй. Ингэж бодохоор нэг талаар энэ аягүй том нийгмийн хариуцлага юм байна. Тэгээд тэтгэвэр гарсан хойно торгоод чи өндөр авж байгаа учраас чамд одоо баг нэмнэ. Энд чинь олон одоо баг авдаг усууд тэнд өндөр нэмнэ гэж болохгүй. За тийм учраас энэ удаа ч яг сүүлийн жилүүдэд ижил яг хуваар нэмж байгаа. Одоо 6%. Өндөр усууд 6% өндөр гарна, баг дээр нь 6% баг гарна. За харин халамжийн тэтгэвэр бол өөр. Халамжийн тэтгэвэр бол өөр бодлого явах хэрэгтэй. За энэ талаар одоо чиглэлийн сайд нь хариулах байхаа гэж ингэж бодож байна. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууцтай холбоотой ямар нэг асуудал санал бол ирээгүй учраас төсөвлөөр тусгадаггүй. За телефоны ав Бакир шүү. Сайд хариулт өгье. За баясгалан шөнө асуултанд хариулъя. За тэтгэвртэй холбоотой асуудлыг сая сангийн сайд бас ерөнхийдөө хэллээ. За тэтгэврийг 1.5 сая төгрөг болгоо гэсэн шаардлагыг хүсэлтийг тавьж байгаа иргэд. За 1.5 сая төгрөг болгоход улсын төсөв дээр 4.1 их найт төгрөгийн ачаалал ирнэ. За иргэд бас утсаар болон бичгээр бас холбогдож байгаа. Яг таны хэлж байгаа баясгалан шөнө. Бид нар шударгаар 20-30 жил нийгэм дадлын шимтгэлээ төлөөд явж байдаг. Гэтэл одоо ажил хөдөлмөр эрхлэхгүй явж байгаад ингээ халамжийн тэтгэврт хамрагдаад тэтгэвэр аваад явж байгаа хүмүүстэй бид нар адилхан тэтгэвэр авах гэж бол байхгүй шүү. Бид нар тэгвэл шударгаар хөдөлмөрлсөний одоо давуу тал буюу одоо энэ тэгвэл хаана байх юм бэ? Шударга явуулсан гэдэг асуудал ярьж байгаа. За тэтгэвэр нэмэх бодлогыг бол инфляцтай уялдуулаад байнга нэмээд явах
хууль бол батлагдсан. За та сая асуулаа. За 26 оны улсын төсөвт өгсөн санал дээр бол манай За Аббакир сайдад 1 минут нэмж өгье. тэгээд бид нар бол 10.3%-аар нэмүүлэх саналаа өгсөн. Гэхдээ мэдээж хэрэг санхүү төсөвтэй холбоотой 6% дээр тогтож байна. Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо хүний хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн салбар дээр бид нар тодорхой хэмжээний төсвүүдийг тусгаад явж байгаа. За 25 онд 238 төгрөг байсан бол 2026 онд бол 245.7 тэрбум төгрөг болгож өсгсөн. За үүн дотор таны асуусан хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр бол 165.9 тэрбум төгрөгөөр суусан байж байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн хөнгөлөлт 15.6 тэрбум төгрөг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой төсөл хөтөлбөрүүд бол байнга явж байгаа. Сүүлийн жилүүдэд бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж байгаа энэ ажил үйлчлэгийг байнга төсвийг нэмэгдүүлээд явж байна. За хүнд хэлбэрийн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв жишээлбэл Баянзүрх дүүрэг дээр шинээр барилга нь эхлээд явж байгаа. Гэх зэрэг маш олон зардлууд суугаад явж байгаа. Энэ цаг айгүй бага болохоор дараа дараагийн юм дээр дахиад нэмээд дэлгэрэнгүй